2013 оны 5 дугаар сарын 24 тэр өдөр Лида гэдэг орос эмэгтэй ердийн өглөөг эхлүүлж байлаа. 7 настай хүү Кириллээ сургуульд нь явуулахар бэлдээд гэрээхээ ажлыг амжуулж байсан хэрэг. Тухайн үед Кирилл 1-р ангид сурдаг байж удалгүй хүүгийнх нь ав ирж авах ёстой байсан юм. Лида тэр хүнтэйгээ аль хэдийнэ 5 жилийн өмнөөс тусдаа амьдарч эхэлсэн байна. Гэхдээ тэр өглөө юу болох гэж байгааг тэр мэдээгүй. Ингээд гэрийнх нь домофон дугарч эхэндээ Лида хүүгээ доош буучгаад залгаж байна гэж бодсон байгаа юм. Гэхдээ үгүй, дуудлага хийсэн хүн нь хуучин нөхөр Андре байсан юм. Чиний хідэн юм чинь үлдсэн байна, өгчгий хаалгаа онгоолгоо гэж хэлэхэд нь Лида түүнд хаалга нэг дургу байсан. Ер нь бол Лида тэр Андре гэдэг эртээ хоёулахнаа үлдэхээс эмээдэг болсон байж. Гисэн ч юмыг чинь өгөө онгоолго гэсэн болохоор яах аргагүй хаалгаа онгоолгоход Андре гартаа барьсан зүйлсээ өгөх гээд зогсож байж. Лида ч аваад үүдэндээ тавихаар эргэтэл Андре хаалгыг нь аль хэдийнэ дотроос нь төгччихсэн. Тэр үед л Лидагийн дотор пал хийж нэг л эвгүй мэдрэмж төрсөн гэдэг ямар нэг юм буруу, бүр маш буруу байгааг тэрүүхэн хооронд мэдэрсэн ч ойротчихсон. Тэр даруйд л Андре Лидагийн үснээс нь зулгааж аваад нүүрлүүн хүчтэй зогсон байна. Лида бүр юу болоод байгааг ойлгоч амжаагүй дэмийл аль чатгаараа ам хэлээрээ учруулах гээд чи яагаад байгаа юм бэ гэж асуухад Андре ууртайгаар би чиний төлөө бүхнийг хийсэн, би чамайг хайрлсан, чиний төлөө хүүгийнхээ төлөө би амьдарч ирсэн гэж хашгирсан гэдэг. Лида айсандаа гэрээсээ зүхтах гэж оролдоод түүнтэй ноцолдож тэмцэлдэх үеэр өрөөндөөсөн усны савунаж шалаар дүүрэн ус асгарсан байгаа. Гисэн ч тэр гэрээсээ гарч чадаагүй. Бодит амьдрал дээр эрэгтэй хүнийг дээлээ зүхтаах боломж юу н эмэгтэй хүнд их хэцүү бах. Андре зүгээр ч нэг хүч хэрэглээгүй бүр халааснасаа эвтэг хутга гаргаж ирсэн байсан. Эвтэг хутганы товчлуур дарагдах чимээ сонсогдоод дараа нь хутганы ир гарч ирж Лида улмал айж балмагцсан. Тэр тонгорго нь ойролцоогоор 7 см урттай. Андре хутгаа Лидагийн нүүрэнд нь тулгаад чи ингэж амархан дуусна гэж бодоо юу гэж хэлсэн. Тэгээд л хар дарсан зүуд утгаараа ихэлсэн. Тэр Лидагийн баруун нүд рүү хутгаараа зохиноос нь эхэлж зоогоод дараа нь зүүн нүд рүү дайрсан хамгийн хүнд гэмтэл нь баруун нүдэнд нь учирсан гэдэг. Лидагийн ярьснаар бол Андре эхлээд зохины дагуун зүсэлт хийсэн тэгээ зогсоогүй тэр эрхий хуруугаараа нүд рүү нь хүчтэй дарж бүр сугалж авах гэж байгаа мэт үйлдэлийг хийж байж. Андре гаргасан шарх бүрлүүгээ хуруугаа хийж байсан гин дараа нь Лидаг буудан дээр шидээд нөгөө нүд рүү нь дайрсан. Бүх зүйл хэдхэн минут үргэлжилсэн. Хэдхэн минутын дотор л тэр бүсгүйг эрэмдэглэж орхисон. Ярих бүхэл бодхоос ч аймаар. Ингэж тэр хэдхэн минутанд Лидагийн амьдралыг өөрт өөрчилсөн. Лида өөр тохиолдсон энэ аимшигт түүхийг 13 жилийн дараа 2026 онд ам нээж дэлгэрэнгүй хуваалцсан байсан. Яг энэ явдал болсон байранда хар нүдний шил зүүж суугаад Оросын хэвлэлийнхэнд хар дарсан зүүчиг босон явдал яагаад босныг өөрийн аимшигт амьдралыг тэр хуваалцсан. Ихэнх гэмт хэрэг гарсан мөчтөө дуустдаггүй олон жилийн дараа ч үргэлжилсээр хохирогч болон хохирогч нарын сэтгэл зүрх амьдралд гүн шингэж одоо ч хамт байсаар гэдэг. Одоо та бүхэндээ Лида бүсгүйд юу тохиолдсон тухай дийлэрэнгүй ярьж өгье. Лида Андрег анх харахтаа ердөө 14 настай байж. Ер нь бол кинон дэр гардаг тэрэл түүх өсвөр насны охин найзынхаа ахыг хараад сэтгэл алдардаг да. Яг тийм. Андре түүнээс 5 насаар ах 19-тэй байсан. Боксер хичээлдэг, бие хасаатай, өөртөө итгэлтэй залуу байсан. Лидагийн нүдэнд бол том хүншгэл харагддаг байсан байх. Гэхдээ тэр үед тэд тийм ч ойр байгаагүй. Лида түүнийг зүгээр л найзынхаа ах гэж мэддэг байсан. Харин нэг өдөр таеквондогийн зааланд дахин таарсан байгаа. Тэр үеэс Андре Лида руу анхаарлаа хандуулж эхэлсэн. Үснээс нь татаж араас нь гүгээд л өсвөр насны хүүхдүүд нэг нэгнээ өдөж тоглодог доо. Яг тэрэн шиг. Тэгээд бүр найзууд болох уу гэж хүртэл Андре асуусан. Гэхдээ Лидагийн хувьд бол огт тоогоогүй. Нэгдүгээрт өөрөө дөнгөж 14 настай, хоёрдугаарт Андре тэр үед өөр найз охинтой байсан. Тийм болохоор Лида энэ бүхнийг зүгээр л тоглоом гэж бодоод өнгөрөөсөн. Харин Андре бууж өгөөгүй. Жилийн дараа дахиад гарч ирсэн. Тэгээд ааж мар тэр хоёр илүү их уулздаг болоод нөхөрлөж эхэлсэн юм байна. Андре яагаад ч юм Лидагийн гэр бүлийн итгэлийг маш хурдан олсон байдаг. Гэрт нь ирээд л аав ээжтэй мэдчлээд гадуур хамт гарахтаа хүртэл зөвшөөрөл авдаг. Тэгээд Лидагийн гэр бүлийнхэн энэ залууг сайн хүн юм байна да гэж боддог болж. Охиныг нь гомдоох биш харин хамгаална гэж итгэдэг байсан баг.
Тэр үе чинь 1990-ад он шүү дээ. Эцэг эхчүүдэд иймэрхүү төлөв даруухан хүндэтгэлтэй залуу таалагдах нь аргагүй байсан биз. Тэр үед Лидагийн хувьд Андре бол зүгээр ч нэг найз залуу биш, бүр түүнтэй хамт явж байхад нь хэн ч өөрт нь гар хүч зүрхлэхгүй юм шиг санагддаг байсан гин. Хэрвээ ямар нэг асуудал гарлаа гэхэд Андре үргэлж хамгаална гэдэгт итгэдэг байсан. 15 настай охины хувьд энэ бол маш том зүйл байсан. Өөрөөсөө 5 насаар ах насанд хүрсэн хүн дэргэжин байна гэдг л онцгой санагддаг байсан баг. Тийм болохоор Лида түүний хажууд өөрийгөө их аюулгүй хамгаалагцсан мэтэр мэдэрдэг байж. Лида өөрөө ч спортоор идэвхтэй хичээлдэг байсан. Таеквондо, бокс, гимнастик гэд олон дугуйтланд л явдаг байсан. Харин Андре тэр үед аль хэдийн 20 хүрчигсэн ажил хийдэг залуу болсон байсан. Эхэндээ тэд зүгээр л найзууд байсан. Харин Лида коллеж төгссөний дараа тэдний харилцаа илүү дотн болж эхэлсэн байна. Удалгүй бүр хамт амьдардаг болсон. Тэр үед Лидагийн амьдралч өөдөө явж байсан. Гар утасны дэлгүүрт ажиллаж эхлээд богино хугацаанд дэд захирал хүртэл дэвшсэн. Үүнийхээ хажуугаар эдийн засгийн чиглэлээр ичнээгээр сурч байсан. Ердөө 20 настайдаа тэр олон хүний мөрөөддөг амжилтанд хүрч эхэлсэн гэсэн үг. Харин Андре хамгаалтын салбарт ажилладаг байж нэг хэсэг хувийн бие хамгаалагч хүртэл хийж байсан гэдэг ингээд удалгүйтэд хүүтэй болсон. Гаднаас нь харахад бол бүх зүйл төгс юм шиг л сайхан гэр бүл өсөн дэвжиж байгаа залууханхос ирээдүйн гэрэлтэй харагдаж байсан. Гэхдээ бодит байдал дээр энэ түүх тэр чигтээ өөр зүг рүү эргэж байсан. Тэр аимшигт өдөр болохоос өмнө маш олон зүйл болсон байгаа. Мөн тэр үйл явдал бүр Лидаг өөрчилсөөр л байсан. Анхны хайртаа сохроор итгэдэг байсан гинэ охин аажмаар өөрийгөө хамгаалж сурч хүчтэй эмэгтэй болж хувирсан. Энэ түүх нь маш олон эргэлтийн цэгүүд байгаа. Мөн ургалт харталтууд гэд цааш нь яриад үгүй. Андре түүний араар нь тавьдаг байж гэхдээ нэг талаар өвчтэй мэт өөрийг нь бас харддаг. Өөрөө хуурчгаад Лидаг хардаад байдаг, өөр хин нэгэнтэй байнга байна гэж сэрддэг тийм өвчтэй. Лидагийн ярьснаар Андре энэ халдлагаас өмнө түүн рүү 2 ч удаа хутгатай дайрч байсан. Зүгээр сүрдүүлсэн ч биш, үнэхээр хутгаар дайрсан. Тэр 2 удаа тусламж хүссэн байгаа, 2 удаа аюулын дохио түүнд өгсөн. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй. Тиймээс 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр болсон зүйл гинт болчихсон хэрэг биш. Тэр бол олон жилийн турш хоримтлагдсан хүчирхийллийн төгсгөл нь байсан. Тэр өдөр Андре Лида руу дайраад хутгаа гаргаад нүдрүүн зүсэж эхэлсэндээ яг тэр үед 7 настай хүү Кирилл нь доор машинд суучгаад аавыгаа хүлээж байсан. Тэр аав нь яг тэр мөчөд дээр ээжд нь юу хийж байгааг огт мэдээгүй. Лидагийн хувьд ч тэр үед өвдөж байгаагаач бүрэн мэдрээгүй гэж дурсдаг. Толгойд нь ганцхан л зүйл эргэлдэж байсан гин. Доор машинд хүлээж байгаа 7 настай хүн ажил нь цаашдаа яаж амьдрах вэ гэсэн айдас. Би өвдөлтийг бараг мэдрээгүй. Учир нь болж байгаа зүйлээ хүлээн зөвшөөрч чадахгүй байсан гэж тэр хожим ирсэн. Лидаг тийм зүйл бодоод байж хахад Андре хутгаа дахин нүүрлүүн дүрж байсан. Зүсээд дахин зүсээд шархыг нь ухах гэж оролдоод л аимшигтэй. Тэгээд Лида гараараа нүрээ хамгаалах гэж оролцсон учраас гар хамар дээр нь шарх үлдсэн байгаа. Энэ аимшигтэй мөчөд тэр яаж амьд үлдэж чадсан бэ гэхээр тэр хамаг чадлаараа орилоод хамгийн ойр харагдсан газар руугаа гүйсэн. Тэр нь тагт байж хаалга нь онгорхой мөн гадаа дулаахан байсан болохоор хөшөгч байгаагүй. Тийм болохоор Лида тийшээ гүйччихэд коридорт байсан том талинд өөрийгөө санамсаргүй харсан юм байна. Тэгээд харсан цултаа өөрөө хүртэл зочирдоод нүүрэн тэр чигтээ цуснд буцагдчихсан, үсэн цуснд наалдчихсан. Яг л аимшиг киноны гол дүр шиг гүйж байсан. Тэр мөчөд зүүнүүдэрээ баг зэрэг харж байсан учраас өөрийгөө харж чадсан нь тэр. Тагтан дээр гарч ирээд Лида нэг л зүйлийг бодсон нь өсөрх үү, эндээс өсөрч хүү, эсвэл эндээ үлдвэл тэр намайг алчих юм байна да гэсэн бодол. Тэрүүхэн хугацаанд Лида үнэхээр юу хийхээ мэдэхгүй байсан юм. Гэтэл Андре араас нь маш урд ирээд түүнийг тагтнаас хүчээр угтцаж татаж оруулаад бодин руу шийдсэн юм байна. Тэгээд дахиад л хутгаа гаргаад энэ удаа зүүн нүдрүүнд дайрсан. Энэ бол ууртай үедээ санамсаргүй хийсэн үйлдэлч биш, Андре яг нүдийг нь гэмтээхэр зориуд дайрч байсан гэдэг. Хожим сонинууд дээр энэ хэргийн тухай гарахдаа одоо чи өөр ирчүүд рүү харахгүй гэж Андрэг хэлж байсан тухай нь бичсэн байсан. Гэхдээ Лидагийн хэлснээр бол Андре яг тийм үгсийг бол хэлээгүй, харин хийж байгаа үйлдэл нь юу хэлээд байгааг ойлгоход хангалттай байсан. Үнэн дээр Андрегийн энэ хардалж шин зүйл биш, Лида үүнийг хүү Кирилл төрхөөс нь өмнө мэдэрч байж тэдний хамтын амьдрал эхэлсэн үеэс л зарим зүйл буруу тийшээ аль хэдийнэ эргэчихсэн. Тэр үед Лида ажилдаа амжилттай компанийнхаа шилдэг ажилтны нэг болсон байсан.
Шин салбар нээх ажлаар Волгоград хотоос хол Кашимин руу хэдэн сарын хугацаатай явсан байгаа. Андреч түүн дээр хаяа очдог гэж. Удалгүй Лида гэртээ буцаж ирээд жирэмсэн болсноо мэдсэн юм байна. Тэгээд жирэмсэн болсноо Андред хэлэхэд түүнийг баярлна гэж бодсон. Учир нь өмнө нь хүүхдийн талаар тэр дурсдаг байж. Нэг удаа Лида бүр тоглоом шоглоомоор хэрвээ би жирэмсэн болчихвол яах вэ гэж асууж байж. Тэгэхдээ Андре тэгвэл хүүхдэд төрүүлнэ штэ мэдээж гэж хариулсан байгаа. Тийм болохоор Лида түүнийг баярлна гэж бодсон нь ойлгомжтой. Харин бүх зүйл эсэргээрээ эргэсэн. Андре эхлээд энэ мэдээг сонсоод дуугүй болсон. Тэгээд гинэд "Байц та чи өмнө жирэмсэн болж байгаагүй штэ. Гэхдээ одоо яагаад гинэд жирэмсэн болчихсон юм бэ" гэж асуусан. Удалгүй бүр ил тод хардаж эхлээд "Чи Кашиминд байсан штэ. Энэ хүүхэд чинь өөр хүнийх байж магадгүй юм байна" гэж хэлсэн байгаа. Энэ хардалтын шалтгаан нь хэдэн сарын өмнө болсон нэг явдалтай холбоотой. Нэг шөнө Андре Лида дээр очсон байж. Тэд түрээсийн байранд хамт байсан. Гэтэл шөнө дунд хоёр сагтуу залуу хаалга тогтсон байна. Тэд Лида ганцаараа амьдардаг гэж сонсоод ирсэн байж тэр үед Андре гал тоогоор орж хутаг авч ирсэн байдаг. Аз болж гадна байсан залуус эрэгтэй хүний дуу сонсоод зүхтаад явцгаачиж тэр үед энэ явдал Андре Лидаг хамгаалсан мэт харагдсан. Харин дараа нь бол яг энэ явдал хардалтын гол шалтгаан болж хувирсан. Өдөр хоног өнгөрөх тусам Андре улам бүр өөр болж эхлээд хардалт нь нэмэгцээр байж. Бүр уур бухимдланч нэмэгдэж ширүүн характертай болсон. Тэгээд нэг өдөр Лида 5 сартай жирэмсэн байхад бүх зүйл аимшигтай хэмжээнд хүрсэн. Тэд машинтай эхэндээ жирийн л яриа өрнүүлээд явж байж. Гэтэл гэнэт Андрийн зам байдал нь өөрчлөгдөв. Тэр машин огцон мэргүүлээд тарамвайн зам руу оруулаад өөдөөс нь тарамвай ирж байж. Лида юу болоод байгааг ойлгохгүй гайхаад харахад Андре түн рүү эргэж хараад "Үннээ хэлдэ, энэ хүүхэд минийх мөн үү" гэж асуусан. Дараа нь "Миний хүүхэд мөн бол хэл, үгүй бол одоо хоёулаа энд үхье" гэж хэлсэн байгаа. Лида айсандаа шууд хаалгаа онгойлгох гэж оролцсон. Тэр үед Андре машин огцон мэргүүлээд тарамвай дэрэг дүүрэн өнгөрсөн байгаа. Лида уйлсаар гэртээ ирээд түүний ээж бүхнийг сонсоод шууд л Андред дахиж манай босхойг битгий алах гэж сануулсан. Харин тэр шөндөөл Лида нэг шийдвэрийг гаргасан нь "Би энэ хүнийг орхих хэрэгтэй байна" гэсэн шийдвэр. Яагаад гэхээр энэ нь бүр хайр биш, аюулын хэмжээнд хүрснийг тэр өөрийн бие сэтгэлээрээ туулсан. Тэр аимшигтай явдлын дараа Андре харин дахин уучлалт гуйж эхлээд Лидагийн гэрийн гадаа ирж зогсох болсон. Цонхны доорн цэцэг бариад л "Буцаад надтай ирээчтэй" гэж гуйгаад хэсэг хугацааны дараа дахиад л хуучин яриагаа эхлүүлж "Энэ хүүхэд минийх биш" гэж солиороод л дахиад л удалгүй уучлалт гуйж цэцэг авчирдаг тийм сонин циклд орчихсон юм байна. Ингээд болоогүй хамгийн аимшигтай нь Андре энэ хардалтын өвчнөө Лидагийн тулгойд хүртэл суулгаж чадсан. Лида хожим нь ингэж дурлсан байгаа. Би өөрөө хүртэл эргэлзэж эхэлсэн. Өглөө сэрээд үнэхээр хүүхэд нь түүнийх мөн билүү гэж боддог болсон гэж. Гэтэл бодит байдал дээр Лида өөр хүнтэй уулзаж байгаагүй, зүгээр л нэг худал зүйлийг дахин сонсоод байхаар хүн өөртөө хүртэл эргэлзэж эхэлсэн байна. Эцэст нь Лида бүр залхаад хэрвээ үнэхээр эргэлзэж байвал ДНХ-гийн шинжилгээ өгчих би бэлэн байна. Харин үүнээс хойш энэ тухай яриха боль гэж сануулсан. Харин Андред бол хариулт гэхээсээ илүү хардах шалтгаан л хэрэгтэйсэн. Лида жирэмсэн байх энэ хугацаанд их сургуулаа төгсөөр хичээлдээ бол явсаар байж жирэмсэн эцтэйгээ хичээлдээ суун, шалгалтаа өгнө, өөрийгөө аль болох өөр зүйлээр завгүй байлгахыг хичээсээр л байсан. Мэдээж тэр үе үнэхээр хэцүү байсан нь ойлгомжтой. Хүүхэд төрөх төхөх үе тэдний харилцаа бага зэрэг дээрдсэн мэт санагдсан гэсэн. Тэд хүүтэй болохоо мэдсэн байсан. Хүүгийнхаа нэрийг хүртэл Андре өөрөө сонгосон байдаг. Тэр хүүтэй Кирилл гэсэн нэрийг өгсөн. Хүү төрсөн өдөр Андре үнэхээр аз жаргалтай аав шиг л харагдаж байсан. Амаржих газрын гадаа ирж зогсоод найзтайгаа хамт шүн төлөөр салют буулдуулаад л Лида тэр мөчийг одоо хүртэл сэтгэлдээ сандаг. Тасгийн бусад эмэгтэйчүүд хүртэл энэ одоо ямар хүнэнд ингэж салют буудуулаад байд гэж гайхаж байсан гэд. Тэгээд Кириллч төрж хүүгээ харангуутаа эргэлзээч байхгүй болсон гэдэг. Лидагийн хэлснээр бол Кирилл яг л аавынхаа жижигхэн хуулбар байсан. Биш гिचхвэ гэсэн шиг тийм адилхан. Тэр үе хүртэл Андре халамжтай, нөхөр, хайртай аав шиг байсан. Гэхдээ энэ төр зураг гудалгүй нуран унчихсан. Учир нь нэг өдөр Лида нөхрөө өөр эмэгтэйтэй харилцаатай болсыг мэдсэн юм байна. Харин одоо буцаад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр лүүгээ очив. Тэр өдөр 7 настай Кирилл доор машин суучгаад аавыгаа хүлээж байсан. Сургуультай аль хэдийнэ хоцорж байсан. Харин аав нь бууж ирэхгүй л байсан. Яг тэр үед Лидагийн ээж шөнийн ээлжнээсээ гэртээ харж ирсэн. Орц руу орж явахдаа тэр машин дотор хүүг ганцаараа сууж байгааг олж харсан. Кирилл аав чинь хаана байгаа юм бэ гэж асуухад хүү
Аав ээжэд юм өгнө гэж дээшээ гарсан гэж хариулжээ. Тэр үед дээрээс аимшигтай орилгох чимээ сонсогдож Лидагийн ээж шууд дээшээ гүйж очсон. Хаалгаа нүдээд хаалгаа онгойлго гэж зохиод байсан ч гэсэн хаалгах онгоогоогүй. Удалгүй хөршүүд хүртэл гарч ирсэн. Гэхдээ хинч дотогшоо орж чадахгүй л байсан. Хожим нь Лидагийн ээжэнд дурсахдаа би түүнийг охины минь алаад байна гэж бодсон гэж хэлсэн. Харин тэр мөчөд дотор нь яг юу болсныг хинч мэдээгүй. Андре Лидагийн үснээс атгаад нааш цааш нэргүүлэн чирч гуултчаж байсан. Лидагийн хийснээр яг л нядалгаанд оруулсан амьтан шиг харьцаж байж. Ээж нь хаалгыг нь улам хүчтэй балбаж эхлэхэд Андре гинэт Лидаг буйдынгийн булан руу шахаад үсийг нь арагшаа татаад өөрөө ард нь сөхөр цуугаад хутгаа хоолнд нь тулгсан байгаа. Ганцхан хөдөлгөөн хийхэд л бүх зүйл дуусгаар байсан. Лида тэр мөчөд өөрийгөө амьд үлдэхгүй байх гэж бодсон гэдэг. Харин дараагийн хэдхэн секундэд бүх зүйл гинэт өөрчлөгдсөн. Одоо энэ харагдаж байгаа хэсэгт ханы шүүгээ байдаг. Харин тэр үед тэнд зүгээр л хоосон хонгор шиг зай байсан юм байна. Яагаад ч юм Андре Лидаг тийшээ хүчтэй түлхэж оройд гинэт босоод тэгээд хаалгаа онгоолгоод зүхтаасан. Хаалга онгоохтой зэрэгцээд гаднаас нь балбаж байсан хүмүүс хөршөөд ээж нэгэд бүгд дотогшоо орж ирж харин Андрегийн хувьд юу ч болоогүй юм шиг доош буугаад машиндаа суугаад зүхтаачихсан. Тэнд 7 настай Кирилл хүн хүлээж байсан. Хүү хожим ээжтэй нэг зүйлийг ярихдаа аавын гар тэр чигтээ цус болчихсон байсан. Би гайхаад аав гар чинь яачихсан юм бэ гэж асуухад аав ээжийнх нь усны цоргыг засаж аваад гараа гимтээж эхлэх хүмүн гэж хариулсан гэдэг. Гэхдээ хүүхэд хүртэл ямар нэг аимшигтай зүйл болсныг мэдэрсэн байж. Хожим Кирилл би тэр үед нэг л буруу зүйл болсныг ойлгосон гэж ярьсан байдаг. Андре хүүгээ машиндаа суулгаад сургууль руу хүргэсэн. Замын турш Кирилл юу ч ярьж чадаагүй гэдэг. Дотроо нэг л айцтай төөрөлдсөн байдалтайгаар сургууль руугаа явж орсон. Бүр дотроо бодож байсан зүйл нь аав намайг зүгээр л сургуульд хүргээд өгөөсэй гэж айж байсан гэдэг. Ингээд хүү буугаад машиныхаа хажуугаар алхаж эхэлтэл Андре юу ч хэлэлгүй тэр чигтээ хурдаа аваад явсан юм байна. Тэр үед бол Лида амьд үлдэхийн төлөө тэмцэж байсан. Хачирхалтай нь Лида сандарч ухаанчалтаагүй, шоконд жороогүй. Яагаад тийм байснаа өөрөө ч мэддэггүй. Лида тэр үед босч чадсан. Бүр коридор руу алхахлаж гараад хананд налаад суусан. Тэгээд эргэн тойрныхондоо 50 голгоор заавар өгч хэлсэн юм байна. Түргэн яралтай дуудаарай. Тэр хүн рүү залгаарай. Ингээрэ тэгэрэ гэж зааварлсан. Яг л өөр хүний асуудлыг зохицуулж байгаа юм шиг. Энэ хооронд ээж нь харин уйлж орлоод л тусламж хурдан дуудах гэж сандарч байж. Удалгүй Лидагийн аханч ирсэн юм байна. Харсан дүр зураг нь мэдээж үнэхээр зочирдмоор байсан. Лидагийн ээж бараг ухаан алдах шахаад дэрэгт нь сөхрөөд суучихсан яахаа мэдэхгүй дэмэл орилсоор байсан. Гэр бүл нь тэр өдөр амьдрал нь өөрчлөгдөн гэж төсөөлөжгүй явсан. Гэхдээ энэ түүхийг ойлгохын тулд бид ахиад жаахан ухраад харах хэрэгтэй болно. Одоо бүгдээрээ Кирилл төрсний дараах үе рүү буцацгаая. Үнэн дээр тэд албан ёсоор гэрлээгүй байсан юм байна. Бичиг баримтан дээр гэрлэлтийн тамга баталгааж байгаагүй, хуримж болоогүй, сүү тавиажгүй. Тийм болохоор найзууд нь та хоёр хизээ гэрлэх гэж байна гэж асуудаг байж. Андрегийн хувьд харин 8 жилийн дараа намар гэж байнга хариулдаг байсан юм байна. Энэ нь түүнийг байнга хэлдэг хошигнолд болж хувирсан. Өнөөдөр Лида харин эргээд харахад шалтгааныг нь ойлгодог болсон. Түүний бодлоор Андре хизээж хариуцлага хүлээхийг хүсдэггүй хүн байж. Гэрлэлт гэдэг бол үүрэг хариуцлага амлалт. Харин тэр тийм зүйлээс үргэлж зүхтдаг байсан гэдгийг Лида хожим нь ойлгосон. Гэхдээ 20 настай Лида харин ингэж бодоогүй. Тэр үед түүний хувьд хайр л хамгийн чухал зүйл байсан болохоор гэрлэх өдрөө хүлээгээд үргэлжлүүлээд Андрега хайрласаар л байж. Тамга байна уугүй юу гэдэг огт хамаагүй. Яагаад тэгэхээр тэр Андред үнэхээр л хайртай байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам тэдний харилцаанд аан цав гарч эхэлсэн. Эхэндээ бол шалтгаанууд нь өчүүхэн жижиг зүйлс байсан. Наад зах нь угаалгын машинаа цагт нь ажилуулсангүй эсвэл аавд нь таалагдсангүй гэртээ ямар нэг зүйл буруу хийж эхлэх гэх мэт жижиг сажиг зүйлээр ам зөрлөлтнө. Лидагийн ярьснаар бол Андрег тухайн үед ямар үед юунаас болж уурлахыг огт таашгүй ер нь маргалдах бодит шалтгаан бараг байдаггүй ч гинтэл уурлаад байдаг гэж. Айлт хамтдаа очиж сууж байснаа хүртэл гинтэл ааш нь хүрээд нэг л мэдгээд хэрүүл хэлчихсэн. Гутлаа буруу өмсчөж нүрээ буруу буцсан байна. Буруу юм хэллээ гэх мэтчлэн шүүмжилж зандардаг. Иймэрхүү зүйлээс болоод Лидагийн хувьд байнга л шүүмжлэл сонсдог болж хачирхалтай нь Андре мэрэгжлийн боксч байсан ч тэр үедээ Лидад бол гар хүртэхгүй байсан. Гэхдээ үг хэлээрээ байнга л дарамтласаар байсан байгаа. Үргэлж ямар нэг юм гомдолтой, үргэлж ямар нэг юм шүүмжлэлтэй тэгээд энэ бүхэн Лидад аажмаар хүн дээр тосож эхэлсэн. Хамгийн том маргаан нь нэг нь дул сарын баярын өдөр болсон юм байна. Андре сүмд явъя гэж санал болгосон. Тэгээд тэд хамтдаа сүм рүү очсон. Тэнд хүртэл тайван байгаагүй. Лида руу хараад
Тэнд биш цаашаа зогс гэх мэтчлэн зааварласан. Очоод зогсохоор нь дахиад л өөр газар руу заагаад ингэж хэд хэдэн удаа давтагдаж нааш цааш нь зогсоосон. Эцэст нь Лидагийн дургуун хүрээд би чамд төвөг болоод байгаа мó гэж асуусан. Тэр мөчөд гэнэт нэг зүйл ойлгогдсон нь байнга шүүмжлүүлэхээс мэдээж хүн залхана. Байнгын дормжлол үл тоомсорлолтоос залхаад тэгээд тэр шийдвэрээ гаргаад Андрэг орхиод явчихсан. Удалгүй болоогүй нэг үннийг олж мэдсэн байдаг. Андрэ өөр эмэгтэйтэй болсон байсан. Тэр үед Лида бүх зүйл дууслаа л гэж бодсон. Гэр бүлээсээ бүр мөсөн цэг тавья да гэж бодсон. Гэсэн ч нэг жилийн дараа Андрэ дахиад л гарч ирээд уучлалт гуйгаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч одоо би дахиж тийм байхгүй ухаарсан чамгүй бол амьдрал байхгүй зөвхөн чамдаа л хайртай ганцхан боломж олгооч гэх мэтээр маш өдөр бүр шаргуу гуйж байж. Тухайн үед Андрэ бүр ипотекийн зээлээр байр аваад бид энэ байранд хамт амьдрна гэж хэлсэн. Лидач түүнд нэтгээд үнэхээр магадгүй өөрчлөгдсөн байж болох юм а гэж бодсон гэдэг. Одоо л жинхэнэ гэр бүл болж чадах юм байна гэж найдсан. Ингээд тэд хамтдаа байр сонгоод хамтдаа нүүжирсэн амьдралаа шинээр өглүүлж байгаа юм шиг санагдаж гэхдээ энэ найдвар нь удаан үргэлжлээгүй. Нэг жилийн дараа Лида аимшигтай үннийг ахаад л олж мэдсэн. Андрэ нөгөө эмэгтэйтэйгээ харилцаа таслаагүй бүр үргэлжлүүлсээр л байж. Лида тэр эмэгтэйтэй хүртэл ярилцаж үзсэн. Тэгтэл харин нөгөө эмэгтэй нь Андрэ надад байр авч өгнө гэсэн бид хамт хүүхэдтэй болно гэж ярьж байгаа гэж хэлсэн. Тэр мөчөд бүх зүйл тодорхойлсон. Харин Андрэ дахиад л амлалт өгөөд дахиад л тангараг үргэж үгүй чи л надад хэрэгтэй намайг уучил гэж хэлсэн. Дахиж хизээч юм зүйл болохгүй өөр эмэгтэй надад үнэхээр хэрэггүй надад боломж олгоо гэж гуйсан. Лида тунд дахиад л нэг боломжийг өгсөн. Энэ хэсгийг сонсохоор зарим хүн яагаад уучлсан юм бэ гэж гайхаж байж магадгүй. Харин бодит амьдрал дээр бүх зүйл гаднаасаа харагддаг шиг энгийн байдаггүй шүү дээ. Ялангуяа хүн сэтгэл санааны хувьд эмзэг үедээ нөгөө хүнийхээ үгэнд тэнэг юм шиг орсоор л байдаг. Лидагийн хувьд Андрэ бол анхны харин байсан анхны эрэгтэй хүн өөр харьцуулж үзэх харилцаа түүнд ерөөсөө байгаагүй. Дээрээс нь тэд дундаасаа хүүхэдтэй олон жилийн дурсамжтай нэг гэрт амьдарч байсан хүмүүс болохоор гаргасан алтааг нь уучлаад л яваад исэн нь тэр. Тийм ч болохоор бүх зүйл дууссан гэдгийг түүнд хүлээн зөвшөөрөх амар биш байсан байх. Лида өөрөө ч хожим ярихдаа тэр үед би түүнд хайртай хിവэрэл байсан байхаа гэж хэлсэн. Магадгүй хайр байсан бах, магадгүй зуршил болсон байж магадгүй. Дассан харилцаанаасаа хүн төдийлөн холдох дургүй байдаг. Ер нь хүн олон жилийн турш хамт амьдарсан хүнээ алдаж холдохыг хүсдэггүй. Ингээд л тэр ямар ч байсан тэр хүндээ дахин нэг боломжийг өгсөн. Хожим Лида тэр үеийн өөрийгөө маш хатуугаар дүгндэг болсон байгаа. Тэр ярихдаа үннийг хэлэхэд би зүгээр л түүнийг алдахыг хүсээгүй юм шиг санагддгаа гэж ярьсан. Гэр бүлээ авч үлдэхийг хүссэн, хүүхдээ аавдаа нүсгэхийг хүссэн. Өнөөдөр харин тэр энэ бүхнийг эргээд хараад би эрүүл харилцаа гэж юу байдгийг мэддэггүй байжээ гэж ярьдаг. Тэр үед зүгээр л уйлаад ганцаараа сууж байгаад уйлаад л байдаг байсан. Яагаад өөртөө ингэж харьцаж байгааг ойлгохгүй гомдоод л өөрийгөө ч буруутгаж үзээд юу болоод байгааг ойлгодгүй байж. Харин одоо эргээд 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөрлөгөө буцъя. Төргөн тусламж эрхийг хүлээж байсан Лида баг юу ч харж чадахгүй болчихсон байж. Нүүрэн тус болчихсон, нүдний орчим нь маш олон шархад үүсчихсэн. Ингээд удалгүй төргөний машин ирээд Лидаг Кировскийн дүүргийн эмнэлэг рүү яаралтай авч явсан юм байна. Эмч нараа Лидаг шууд хагалгаанд оруулаад тэр өдрөө Лида нэг хүнийг насан туршдаа мартахгүй болсон. Түүнийг хагалсан эмч. Эмч нь ойдол тавьж байхдаа хүртэл Лидатай яриад л анхаарлыг нь өөр зүйл рүү хандуулахыг хичээж байсан гэдэг. Маникюр ч их гоё юм аа. Чи хүчтэй хүн байна штэ гэх мэтэр байнга л ярьж байж. Эмнэлгийн ажилтнууд бүгд түн туслахын төлөө хамаг чадлаараа л ажилласан юм байна. Мистасал нийтдээ 5 цаг үргэлжилсэн. Ерөнхий мэдээ алдуулалт Лидад хийж чадаагүй, учир нь цусаар бүлжөөд гэмтэл тархинд нь хүрсэн байж магадгүй гэж айжиж. Хутганы урт нь 7 см байсан. Тэр нь үнэхээр тархинд хүртэл хүрэх боломжтой байсан гэсэн үг. Харин азар тийм зүйл болоогүй. Лидад үлдсэн цорын ганц бодол нь дахин нэг гайхамшигт итгэх явдлаж 20 гаруй удаа нүдэнд нь төсөлт хийсний дараа дахин харах боломжтой байх тухай найдаж байсан. Эхний хагалгаагаар дуусаагүй дараа нь Москва хотод дахин нарийн засвар хийж дахин ойсон байна. Өвдөлтийн хувьд тэр дурсахдаа үнэхээр төсөөршгүй. Нүдэн дээр нь зүүгээр оёх үед хүний тэсвэрлэхэд маш хэцүү цочрол өгмөр мэдрэмж төрсөн тухай ярьсан. Тэр өөрөө энэ их өвдөлтийг яаж давж гарсан тухайгаа ч ойлгодоггүй гэдэг. Үнэн дээр энэ эмгэнэлт явдал болохоос өмнө Андрэ Лида руу аль хэдийнэ 2 удаа хутгатай дайрч байсан байгаа.
Хамгийн аимшигтай нь тэр хоёр тохиолдлын дараач ямар нэгэн бодит шийтгэл бол хүлээгээгүй. Тиймээс 2013 оны 5 дугаар сарын тэр өдөр эмнэлгийн орон дээр хэвтэж байсан Лида нэг зүйлээс хамгийн их айжж. Тэр бол Андре одоо хүртэл эрэх чөлөөтэй явж байгаа явдал. Эмчнэр нүдийг нь аварч чадах эсхийг мэдэхгүй байхад халдагч нь хаа нэгтээ чөлөөтэй явж байсан болохоор тэр айханж аргагүй бах. Андрегийн хувьд бүтэн 7 хоног орчим цугцсан юм байна. Энэ байдал нь Лида болон түүний гэр бүлийнхнийг мэдээж улам төгшөөж байсан. Яагаад тэгэхээр өмнөх 2 удаагийн халдлагын дараач тэр ямар ч хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн болохоор одоо ийм амар бэртэл авчгаад байхад хүртэл зүгээр өнгөрөөгöd дахиад л гараад ирээд дайраа дарамтлаад байх уу гэдгээс айж байсан. Тийм болохоор гэр бүлийнхний эцэстээ ганц арга үлдсэн гэж үзсэн тэр арга нь олон нийтэд энэ тухай дэлгэхээр шийдсэн. Ингээд халдлага болсноос 7 хоногийн дараа Лида улсын хэмжээний телевизийн ток шоунд оролцож бүх үннээ ярьсан байгаа. Яг тэр нэвтрүүлэг цацагдсан орой Андре баригдсан байна. Лида хожим нь ярихдаа үннийг хэлэхэд хэвлэл мэдээлэл байгаагүй бол түүнийг барих байсан эсгэд би эргэлцдэгэ гэж ярьсан байдаг. Тэр үед Андре нэг туслангийн байшинд нуугдаж байсан юм байна. Найз нь түүнийг орогнуулсан байсан. Цагдаа нарт баригдах үедээ тэр өмнөх шигээ өөртөө ихтгэлдээ сүрдүүлдэг хүн шиг бол харагдаагүй. Нэгэн цагт боксчин хамгаалагч хийдэг байсан нөгөө том биетэй ирчин туйлдчихсан, бохирдчихсан байдалтай төөрсөн хүн шиг яг л гудамжны хүн шиг баригдсан байдаг. Мөрдөн байцаагчид түүнээс та 7 хоногийн турш юу хийж байсан бэ гэж асуухад тэр зүгээр л нэг цуслангаас нөгөөд очиж хонож байсан тухайга мэдүүлсэн. Заримдаа эзэнгүү хашаанаас жимс түүж иддэг байсан гэж хүртэл ярьсан байгаа. Тэгээд түүнээс Лидагийн биеийн байдал ямар байгааг асууж чадсан уу гэж асуухад амжаагүй гэж хариулахад нь сэтгүүлч түүнд тэр нэг нүдний хараагаа алдаж магадгүй байгаа. Тэр чин дөнгөж 30 настай бүсгүй штэ. Тэр хүүхдэж таныг ч дахиж харахгүй байж магадгүй гэж хэлэхэд Андре хэсэг чимээгүй болсон гэдэг. Тэр мөчтөл анх удаа өөрийнх нь хийсэн зүйл ямар аимшигтай үр дагаварт хүргэснийг ойлгосноо эсвэл ойлгоогүй юу гэдгийг хинч мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой, Лидагийн амьдрал тэр өдөр ингэж өөрт өөрчлөгдсөн. Харин тэр үед түүнийг хараагүй болгошоосон тэр хүн шүүхийн өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэсэн үе. Мөрдөн шалгах ажиллагаа эхлээд хэрэг шүүхэд шилжих үед Андрегийн яриа огт өөр өнгө аястай болсон байж. Тэр яасан бэ гэхээр өөрийгөө гин буруугүй хүн мэтэр харуулахыг оролдож эхэлсэн. Бүр зарим үед сонссон хүн итгэмээр гүч тайлбарыг хүртэл хэлсэн байгаа. Эхний шүүх хурлын үеэр тэр босч ирээд намайг гэртэн ороход Лида гартаа хумсны хайж барьчихсан байж байсан гэж мэдүүлсэн. Үүнийг сонссон шүүгч хүртэл за болоод өг суу гэж хэлж яриаг нь тасалсан. Гэсэн ч Андре бууж өгөөгүй дараагийн шүүх хурал дээр өмнөх үгээ өөрчлөөд энэ удаа хумсны хайж биш хурц үзүүртэй усны хавчаар барьсан байсан гэж мэдүүлсэн. Түүний ярьснаар бол Лида өөрөө түүн рүү дайрсан гин. Тэгээд ноцолдох явцдаа өөрийгөө гэмтээч гисэн шүү үлгэр шиг юм ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хутгаж байгаагүй санаатай халдлагч байгаагүй гэж тэр мэдүүлсэн. Ердөө хүүтэйгээ уулзах гэж очсон сайн аав байсан юм шиг өөрийнхөө тухай ярьсан. Лидагийн хувьд харин энэ бүхнийг сонсоод гайхаагүй. Яагаад гэхээр Андре олон жилийн турш бодит байдлыг өөрийнхөө талд эргүүлж Лидаг буруутай мэтээр чичилж ирсэн учраас тэр энэ байдлыг мэдж байсан. Мөн Андре шүүхтэр нэг зүйлийг тавтаад байсан нь Лида намайг хүүтэй минь уулзуулахгүй байсан гэсэн үгс. Харин Лидагийн хийснээр бол ийм зүйл хизээж болоогүй. Тэр бүр найзууд нь хүртэл чи яагаад ингэж амархан Андретэй уулзуулдгийг бэ гэж асуудаг байсан гэдэг. Лида бидний харилцаа бол өөр асуудал. Хүүхдийг ашиглаж үш ханзан авахыг би хизээж хүсдэггүй. Хүү маань аавтайгаа уулзах эрхтэй гэж хариулдаг байж. Андрегийн хувьд харин ганц юм нь хүү Кириллтэй бол хайртай байсан гэдэг. Мэдээж хүн ч гэсэн аавыгаа хайрладаг байсан. Харамсалтай нь тэр хайр нь эрүүл хэлбэрээр илэрдэггүй байсан. Андре хүүгээ багаас нь спортын тамирчин болохоор зүтгүүлсэн. 6 настай хүүхдийг нэг өдөр бокс, дараагийн өдөр нь бүхэд явуулаад л баг амралтын өдөр гэж байхгүй. Ямар ч спорт хийх нь хамаагүй гол нь спортоор хичээлэх ёстой гэж хүүхдийг хүүхэд насанд нь тайван байлгахгүй өөрийнхөө янз бүрийн газар дагуулж цаг чөлөө олгодоггүй. Мөн тэр хүүтэйгээ гадуур алхах дуртай байсан гэдэг. Заримдаа энэ нь хүүтэйгээ цаг өнгөрүүлэхээс илүү бусдад харуулах гэсэн зүйл шиг санагддаг байсан гэж ээж Лида дурсан. Харин салснаас хойш 5 жилийн хугацаанд Кирилл түүний хувьд зөвхөн хүүч биш, Андрегийн хяналтын хэрэгсэл нь болж хувирсан байгаа. Лидагийн ярьснаар бол тэр бараг 5 жилийн турш хүүхдээр дамжуулж Лидаг удирдахыг оролдож байж. Түүний нүд рүү хутгаар дайрсны дараах шүүх хурал олон удаа болсон ч Андрегийн хувьд нэг ч удаа өөрийгөө буруутай гэж хүлээн зөвшөөрөөгүй юм байна.
Лида харин шархаа болгосон байдалтайгаар толгой нүүр нь бүхэлдээ биентэй байсан ч нэг ч хурлыг алгасалгүй оролцсон. Тэгэд болоогүй шүүхтэй хэмд өөр нэг зүйл болсон нь Андрегийн найз нөхөд танилуд бүр Лидагийн өмнө нь мэддэг байсан зарим эмэгтэйчүүд хүртэл Андрегийн талд орж байж тэд шүүх танхимд суугаад энэ юу ч биш одоо учраа олчих нь бүх зүйл зүгээр болно гэж Андрег тайвшруулдаг байсан юм байна. Тэгээд хамгийн аимшигтай нь тэдний ихэнх нь Андре ийм зүйлд хийж чадна гэдэгт огт итгэхгүй байгаагаа хэлээд бараг Лида өөрийнхөө буруугаас болоод ийм болчихсон юм шиг авирлаж байж. Харин мөрдөн шалгалт шүүхийн ажиллагааны дараа бүх баримт нэг нэгээрээ ил болж эхэлж шүүхийн шийдвэрт Андрегийн өмнө нь үлдсэн бусад хүчирхийллийн хэрэгүүд ч багтсан байсан. Мөн Лидагийн нүд рүү чиглэсэн тэр аимшигтай хутганы дайралтыг санаатай үйлдэл гэж тогтоосон. Шүүхийн дүгнэлтээр Андре Лидаг хараагүй болох зорилготойгоор олон удаа хутгалсан. Уг халдлагын улмаас Лида хоёр нүдэрээ байнгын хараагүй болсон гэж тогтоогдсон. Эцэст нь Андред бүх хэргийг нь нэгтгэн ялганоосон. 2013 оны 10 дугаар сард шүүхээс түнд Ердийн тэглэмтэй хорих ангид 12 жилийн хорих ялыг оноосон юм байна. Энэ түүх энд хүрээд дуусаагүй. Учир нь Андре хэдхэн жилийн өмнө хорих ангаас суллагдсан. Андре бүх ялаа эдэлж дууссан. Тэгээд хэдэн жилийн дараа нэг өдөр Лидагийн хаалгыг тэр дахин тогшсон. Төсөөлөд үзтээ Лида би байна гэд хаалгыг нь Андре тогшсон. Андре суллагдсныхаа дараа эхлээд танилуудаараа дамжуулаад хүүтийнхээ уулзахыг хүссэн юм байна. Гэхдээ бүгд түүнтэй уулзуулахаас татгалцсан. Хүн аль хэдийн насанд хүрсэн байсан болохоор хэрэг уулзахыг хүсвэл өөрөө шийдэх хэрэгтэй гэж хариулсан. Ингээд 11 дугаар сарын 7-ны өдөр Андре өөрөө гэрийнх нь гадаа ирсэн багам. Ингээд Лида хаалгаа онгойлгоход өмнө нь түүний амьдралыг сүрүүлсэн нөгөө хүн хаалганы цаана зогсож байж тэр гараа ардаа авчихсан доошоо харсан байдалтайгаар зогсож байж. Тэгээд ердөө ганцхан өгүүлбэрийг хэлсэн нь Лида намайг уучлаарай. Дараа нь би та нарт тусалмаар байна гэж хэлсэн. Лида тэр үгийг нь сонсоод тэсэлгүй туслан гэж юу? Шүүхээс надад төлөх ёстой ёс суртахууны хохирлын мөнгөж төлөөгүй хүн байж чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд шоронд байхдаа хүү чинь юу идэж байгааг бодож байсан уу? Хин түүнийг өсгөж байгааг бодсон уу? Би хараагүй болсон хүн маань хагалгаанд ороход би хажууд нь ч байж чадаагүй. Чи энэ бүх хугацаанд хаана байсан юм бэ хэмээн асуусан. Харин Андрегийн хувьд ердөө өнгөрсөн зүйл өнгөрсөн гэж хариулсан. Лида тэр мөчийг одоо хүртэл мартдаггүй тухайга ярьсан. Түүний ярьснаар Андре яг л дэлгүүр ороод талхаваад ирэхэд нь хаалга төгччихсэн юм шиг хандлагатай зогссон гэдэг. Харин бодит байдал дээр бол тэр хүн Лидагийн амьдралыг сүрүүлж харааг нь үрд булааж авсан хүн штэ. Тэр өдөр Андре хүүтэйгээ ингээд уулзаж чадаагүй. Харин хүүн хэлэхдээ хэрвээ үнэхээр туслахыг хүсээд байгаа юм бол эхлээд ээжэд төлөх ёстой мөнгөө төлөөдөх гэж хэлсэн байдаг. Андре харин ажилд орно төлнө дахиж ирэхгүй гэж амласан байдаг. Гэсэн ч тэр мэдээж амлалтаа биелүүлээгүй юм байна. Тэр дахиад л удалгүй гэрт нэрсэн. Энэ удаа хүүгийнхээ төрсөн өдрөөр "Хэрвээ сайн уу? Төрсөн өдрийн мэнд хүргэе" гэж хэлэх гэж ирсэн юм а. "Төрсөн өдрийн мэнд хүргэе л дээ. Чи гарч ирээд жаахан надтай ярилцчих тийхүү" гэж асуусан. Хүүн харин "Үгүй, дахиад яах гээд байгаа юм" гэж хариулсан. Ингээд болоогүй Андре Лидагаас утасны дугаарыг нь асуугаад ярих юм байна гэж хэлээд "Надад дугаараа өгчгөлтөө. Тэгвэл заавал нүрээ хараад ярих хэрэггүй болно штэ" гэж хэлж байсан юм байна. Лида мэдээж түүнтэй ярихыг хүсэхгүй байсан учраас юу хүсэж байгаа юм бэ надаас гэж асуухад нь тэр өөрийгөө нэг тийм өмгөөлсөн байдалтайгаар "Би зүгээр л харилцаагаа сайжруулах гэсэн. Хинч надад боломж олохгүй байна штэ" гэж гомдлож эхэлсэн. Харин Лидагийн хувьд өнөөдөр Андрег амьдрал дээр ямар байгааг нэг их сонирхдаггүй. Түүнийг шинэ харилцаатай хүнтэй дайжгүй байгаа гэсэн яриад сонссон тухайга Лида явсан байдаг. Лида мэдээж өнгөрснөө ухаж бодохыг хүсдэггүй. Тэр одоо харанхуй ертөнцийн өөрийнхөө хэмжээнд бүрэн ойлгож зохицуулж амьдрахыг хичээж байгаа. Лидагийн үндсэн характер нь итгэвтэй хүн учраас зориггүйгээр амьдарч чаддаггүй юм байна. Тэр бизнесээ аль болох үргэлжлүүлэхийг хичээж байгааг нь. Өөрийгөө хөгжүүлэх нь түүнд маш чухал. Тэр олон аудио ном, ялангуяа сэтгэл судлалын сэдвүүдийг их сонсдог болж, ирээдүйд сэтгэл зүйчээр суралцахыг хүртэл хүсдэг тухайга ярьсан байгаа. Тэр хүсвэл илүү ихийг хийж чадна гэж итгэсэн хэвээрээ. Лида ихтгэл найдвараа ерөөсөө орхиогүй 13 жил энэ байдалтайгаа тэмцэж байгаа. Жил бүр эмчдэр очиж үзүүлнэ. Одоо тариа сэргээн засах эмчилгээ хийлгэж 7 хоног бүр массаж хийлгдэг юм байна. Нүднийхээ торлогыг нүхэн сэргээхийг дэмжих эмчилгээ хийж байгаа нь тэр. Эмч нарын хэлснээр бол гэмтэл авсан хэсгээр нь судаснууд тасарсан болохоор шинэ судаснууд үүссэн ч тэдгээр нь маш нарийн болохоор цусны эргэлт хангалтгүй байдаг гин. Тиймээс байнгын эмчилгээ, массаж хэрэгтэй. Одоохондоо хийсэн эмчилгээгээл дэмжиж шинэ боломж, шинэ дэвшил хүлээж байгаа нь тэр.
Гадаа явахын тулд бол түүнд заавал хэн нэгний тусламж хэрэгтэй. Ээж нь эсвэл хүүнд гарнаас нь түшээд хамт алгадаг. Олон хүний дунд тэр өөрийгөө зүгээр л юм шиг харагдуулахыг хичээдэг. Хүмүүс намайг өрөвдөхийг би хүсдэггүй. Тийм мэдрэмжийг авахыг зөвшөөрөхгүй гэсэн бодол өөртөө суулгасан гэж тэр сэтгүүлчэд ярьсан байсан. Гаднаас нь харахад тэр жирийн хүн шиг л алхаж амьдарч байгаа юм шиг боловч үнэн дээр бүх зүйл түүний хувьд огт өөр ертөнц болсон. Лидагийн хувьд хамгийн гайхалтай зүйл нь түүний сэтгэлийн тэнхээ эрч хүч. Сэтгүүлч түүнээс өнөөдөр олон жилийн дараа яагаад энэ ярилцлагыг өгөхөөр шийдсэн бэ гэж асуусан асуултанд би энэ ярилцлагыг өгөхийг зөвшөөрсөн гол шалтгаан бол хүмүүсийн ойлголтыг тодруулах тайлбар өгөх гिचэлд хэрэгэж хариулсан. Магадгүй энэ нь бусад хүмүүст ялангуяа залуу охидод хэрэг болно гэж бодсон. Хэрвээ нэг эрэгтэй чамд гэрлэх санал тавихгүй хэрнээ хамт байгаа бол тэр зүгээр л чиний хүн биш гэсэн үгч биш, бүр хариуцлагаас зүхтаж байгаач байж болно гэдгийг ойлгох хэрэгтэй гэдгийг сануулахыг хүссэн гэж хариулдаг. Ийм харилцаанаас заавал салж буцаж орохгүй л байх хэрэгтэй. Мөн би хүмүүст амьдралыг хайрлах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Би өөрийгөө амьдралыг маш энгийнээр хайрладаг хүн гэж боддог. 13 жил би хараагүй байдалтайгаа тэмцэж байгаач би өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг үргэлж инээлхийг хүсэж бүрэн бүтэн хүн шиг л байлгахаа хичээдэг гэж ярьсан. Ээж нь хүртэл нэг удаа Лидад чи инээдэггүй ийм хөвгөлтэй биш байсан бол аль хэдийн сэтгцэн эмнэлэгт хэвтүүлчихсэн байсан байхаа гэж тоглоомоор хэлж байсан гэдэг. Сонсогчдод та бүхэн маань өнөөдрийн энэ хэргийн тухай нэг зүйлийг бодоорой. Ихэнхдээ жижигхэн хяналт, хардалт дарамт би чамд хайртай болохоор л гэсэн нэрийн дор аажмаар өссөөр тэлсээр байдаг гэдгийг. Тэр жижигхэн үйлдэлүүдээр нь л анзаарахгүй бол хожим нь буцаагч боломжгүй аимшигтай зүйл тохиолдож болдог гэдгийг санах хэрэгтэй. Мөн тусламж гуйх, дуугарах, өөрийгөө хамгаалах гэдэг бол сул дорой явдал биш. Харин ч эсэргээрээ хамгийн их зориг шаардсан алхам байдаг гэдгийг санаарай. Лида өнөөдөр хараагүйч амьдралаа үргэлжлүүлж, бизнесээ авч явж хүүдээ ээжийн үүргээ гүйцэтгсээр байна. Тэр харанхууд ч гэсэн амьдралын гэрлийг өөрийнхөөрөө олж чадаж байгаа. Тийм болохоор та бүхэнд ямар нэгэн хэцүү зүйл тохиолдож байгаа бол зоригтойгоор өөрийнхөө талд зогсоорой.